Эрүүл энхийн шинэ ертөнц авирын мөнхөө. Манай хичээлд маш олон хүмүүсүүд анхаарлаа хандуулж, эрүүл энхийн тухай суралцаж, эрүүл энх ад жаргалыг өөрснөө бүтөөж байгаа. Мөн ч гайхамшигыг бүтээсэн хүмүүсүүд ч олон байгаа шүү дээ. Тийм болохоор эдгээрийн гол учир нь бол зөв амьдэрсэн, дээрээс нь манай өтөгдүүнийг хэрэгжилж суурин сайн болгосон манай энэ чи ерөөсөө 3 зүйл. Нэгдүгээрт нь хичээл сонсноо, өөрийгөө зөв хөтөлнө, дээрээс нь сайн энерги, сайн сэтгэл зочрлыг авч өөрийгөө сэрэнэ. Таныг бид нар аргын зааж та зөв аргаар амьдарч байна. Дээрээс нь танд зөв хооллохын чинь үндсэн суурь болох хоол хүнс 40 хэдэн зүйлээр найрсан хоол хүнс мөөгөө таны суурийг сайн болгож. Энэ чинь шинжлэх ухаанаа үндэслэлтэй шүү. Бид нар зөвхөн аргын зааж байна. Бид нар эмчилгээ хийж байхгүй. Та өөрөө өөрийгөө эрүүлж үж байна. Суурийн сайн болгоно дараа. Ном уншаад эрүүлж гин. Өвчнөө эдгэж болно гэдэгт та итгэж байна уу? Эрүүл энхийн шинэ ертөнц. Энэ номыг би уншиж дууслаа. Үнэхээр бодууштай, санууштай, ажил амьдралдаа хэрэгжүүлэвчтэй ийм зүйлийг маш энгийнээр, маш ойлгомжтой турин бүтээсэн нь анхаарал татлаа. Энэ зохиогч авирын мөнхөө үндсэн мэргэжил нь эмч хүү юм байна. Олон 10 жил эрүүл энхийн манаа зүтгэхдээ зөвхөн мэргэжлэрээ бас үйлчлүүлэгчдийн оюуны санд томоохон хөрөнгө оруулж байгаагийн нэгэн илрэл нь энэ ном байна гэхэд хэлсдэггүй байхаа гэж ингэж бодож байна. Учир юунд гэхээр бид нар чинь ажил амьдралынхаа төлөө хичээл зүтгэхдээ нэг л зүйлийг мартадгийн. Нэг нь юу гэхээр бид нар эрүүл мэндэд тэр болгон анхаардаг билүү. Олон хүн энэ тухай мэдэхгүй, мэдсэн ч ухаарч ойлголгүй зөвхөн өнөөдрийг л арга цаан амьдарч эрүүл мэндээ сүйтгэсээр л байна. Уншигч та бүхэн минь урт удаа наслаж эрүүл саруул явахыг хүсэж байгаа бол энэ номыг нэг уншаад орхих ус бараг элэгтэл, урагтал өдөр болгон эргүүлж харж байвал эрүүл мэндэд чинь юу юунаас илүү тустай гэдгийг хэлэхэд илүүтэхгүй болов гэж ингэж бодлоо. Та гэхдээ зүгээр нэг удаа уншаад өнгөрөх биш. Энд өгүүлсэн эрүүл амьдрах арга ухаанд хичээнгүйлэн суралцаж өдөр бүр баг багаар амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Тусгай мэргэжлийн эмч хүний олон 10 жил бодож, судалж, боловсруулсан шинжлэх ухааны үндслэлтэй өрн цогц системтэй хичээл суралцаж аз жаргалтай, амар тайван, энх тух амьдрахын эд шидийг энэхүү номоос олж авах болно. Эрүүл энхийн шинэ ертөнц авирын мөнхөө. Мисаслын эмч эрүүл мэндийн зөвлөх багш авирын мөнхөө зөвхөн Өвөр Монгол Шинжаан уугуурт нэр алдартай төдийгүй Хятад улсын 2020 оны шилдэг хүнээр шалгарч Хятад улс даяар алдаршсан бөгөөд Монгол, Орос улбаны улс, Япон, Солонгос, Герман, Америк нэгдсэн улс гээд олон улс орнд дэлхийн өнцөг булан бүрт монгол хэлтэй, хятад хэлтэй олон сая хүн эрүүл мэндийн хичээлийг нь үзэж, сонсож, суралцаж эрүүл энхийг олж байна. Та эрүүл энхийн шинэ ертөнц номноос эрүүл мэндийн мэдлэг олж авахаас гадна сайн сэтэл, зочрол, сайн энергийг олж авах болно. Мөнхөө эмч багшийн 40 жилийн судалгааны ажлын үр дүнд бүтээгдсэн ном болон эдгэрхтний тамир дасгал, тайвшруулан амраах бясалгал хичээлд суралцсан өвчин зовлонгоос ангижирч эдгэрсэн хүмүүсийн яриаг сонсож өөрийн эрүүл энхийн шинэ ертөнцийг нээгээрэй. Сайн дадал зуршлыг өөртөө хөвшил болгож чадах юм бол та заавал амжилтанд хүрнэ.
таны бие дотор таныг ирүүлжүүлдэг гайхамшигтын нөөц бололцоо байна. Яг өнөөдрийг хүртэл би ийм сайхан ном олж уншааг байна. Нэг өсөндөө энэ номыг эрүүл мэндийн гарын авлага, айд гэр бүрийн ширээний ном итгэж болох бүтээл гэж хэлж болно. Мөнхөө эмч багшийн судлан гаргасан эрүүл мэндийн хичээлийн тухай энэхүү арга ухаанд суралцаж эдгэрч эрүүлжсэн мянган хүмүүсийг өнгөрүүлсэн түүхээ хуваалцсан бодит яриаг дүрс бичлэгээр манай Facebook хуудаснаас үзээрэй. Эрүүл саруул амьдралыг өөрийн гараар бий болгоё. Аврин мөнхөө